Өнөөдөр бол Монгол улс дахь сэтгцийн эрүүл мэндийн асуудал бол нэлээд бас онцгой анхаарах асуудлуудын нэг болоод байна. Өнөөдөр тоо мэдээгээр судалгаагаар авч хэлцэхэд бол 4 хүн тутмын нэг нь ер нь сэтгцийн эрүүл мэндийн ямар нэгэн асуудалтай цаашлаад ярих юм бол сэтгцийн ямар нэгэн эмгэгтэй байх магадaltaй гэсэн юм тоо мэдээ байдаг. Хамгийн их нөгөө хүн амд илүүтэй харагдаж байгаа, үзэгдэж байгаа үзэгдэл нь өнөөдөр амиа оролтын асуудал байна. Өнөөдөр дэлхийн улс орнуудын дундаж түвшинтэй харьцуулахад, бүсийн түвшинтэй харьцуулахад өнөөдөр манай амиа орлогч нас барж байгаа тоо мэдээ 100 мянган хүн амд бол үзүүлж байгаа үзүүлэлт нь дэлхийн түвшнээс 2 дахин их, бүсийн түвшнээс бас 2 дахин их байгаа үзүүлэлт харагдаж байна. Энэ юу харуулж байна гэхээр өнөөдөр манай Монголд энэ амиа орлож нас барж байгаа үзэгдэл бол нэлээдгүй өндөр байгааг харуулдаг байна. Ялангуяа яг энэ амиа орлтын бүтцийг нас барж байгаа энэ үзэгдлийн нас хүйсийг авч үзэх юм бол эрэгтэйчүүд мөн хүүхэд өсвөр үе залуучуудын амиа орлт бол үнэхээр өндөр байна. Бусад улс орнуудтай харьцуулахад. Тэгэхээр энэ асуудал бол зөвхөн ингээд нэг эрүүл мэндийн салбарын асуудал биш. Нийгмийн олон салбаруудын хамтын ажиллагаагаар энийг анхаарах ёстой. Үндэсний аюулгүй байдалд хүртэл аюул учруулж байгаа асуудал гэж үзэж байна. Ер нь бол маш олон судалгаанууд бол өмнөх жилүүдэд бол хийгдсэн байдаг. Тэгэхээр юу харагддаг вэ гэхээр ер нь энэ амиа орлого хийж байгаа. Амиа хорлож нас барсан энэ тохиолдлын цаана бол гэр бүлийн маргаан, гэр бүл салалт, мөн хүчирхийлэл, дарамт, эдийн засгийн асуудлууд эдгээр бол нэлээд чухал байр суурьдыг бол эзлээд байгаа. Бид нэр одоогийн байдлаар өнөөдөр бол бид нэр Монгол улсад өнөөдөр энэ амиа хорлож нас барсан бүртгэл мэдээллийн тогтолцоо маш сул байна л да. Өнөөдөр эрүүл мэндийн хөгжлийн төв бүртгэж байна. Мөн цагдаагийн ерөнхий газар бас мэдээллийг бүртгэж байна. Тэгээ мэдээлэл бүртгэлийн асуудлыг илүү наривчлах, тухайн амиа хорлолтод хүргэж байгаа хүчин зүйл, тэрэнд нөлөөлж байгаа шалтгаан нөлөөллийг судалж урьдчилан сэргийлэх хөтөлбөрөөр боловсруулах нь айгүй нийгэмд бол айгүй хэрэгтэй байгаа юм. Тэгээ энэ Япон улс Солонгос бол амжилттайгаар энэ амиа хорлолтын түвшин бууруулж байгаа гол туршлага нь бол нэгдүгээрт бол амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх хуультай байдаг юм байна. Энэ хуулиараа энэ бусад салбарууд, төрийн захиргааны удирдлагын байгууллагууд, шийдвэр гаргах түвшний хүмүүс ямар үйл ажиллагаа хийх юм, ямар үүрэг роолтой оролцох юм гэдгийг хуулиараа заасан байдаг юм байна. Нөгөөтэйгөр бол үндэсний том арга хэмжээг хөтөлбөрийг нь ерөнхий сайд нь удирдах явдаг юм байна. Тэгэхээр энэ ерөнхий сайд шийдвэр гаргах түвшний хүмүүс удирдах, үндэсний хороо зөвлөлн тэр амиа орлолтод анхаарч иж амиа орлолтыг үр дүнтэй бууруулдаг ийм туршлагыг бид нар судалсан. Тэгэхээр манай улс ч гэсэн яг энэ дээр бол онцгой анхаарч шийдвэр гаргах түвшний хүмүүс маань илүүтэй анхаарч иж бид нар энэ амиа орлолтыг үр дүнтэй бууруулах юм байна.